жилүүдэд манай улсын иргэд гадны аль нэг улсад ажиллаж амьдрах сонирхолтой болсон. Үүнийг дагаад сонин болон цахим орчинд виз найдвартай гаргана гэсэн зар ихээр гарч визний заллин мэхлэх гэмт хэрэг жил ирэх тусам өсч нэмэгдсээр байна. Визний заллин мэхлэх гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 19.5%-аар өссөн үзүүлэлттэй байгаа ба хууль хяналтын байгууллагууд энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх авах арга хэмжээг эрчимжүүлж байгаач гэмт этгээдүүдийн арга улам нарийсаар байна. Тухайлбал аль нэг улсын дипломат ажилтны нэрийг барьж заллах шин төрлийн заллин мэхлэх арга гарч ирээд байна. Хэрвээ таны визийг аль нэг улсын дипломат ажилтны нэрийг барьж гаргана гэвэл энэ нь эргэлзээгүй визний брокер буюу заллин мэхлэгч этгээд юм. Танил талаа ашиглаж виз гаргана гэдэг ямар ч боломжгүй бөгөөд зөвхөн тухайн улсын консулын газар бие даан гаргадаг гэдгийг та бүхэнд зөвлөмөр байна. Ятгах тусам нэгтэл залливчдэд боломж бүү болго.